100 сая юу? 120 сая юу? Эсвэл бүр түүнээс ч их үү? Энэ бол Монголын үндэсний дотроо. Та ердөө 550 994 төлөөд 3 төрлийн 4D 640 литрээр оролцсон. Бургаас 6 төрлийн хонжуурын эзэн болох боломжтой. Дохирол даваа аваг баасан гараг бүр сэрэг телевизээр явагдана. Та өөртөө барилах борлуулалтын цэгээс тасалбараа худалдан авч тоглолтод оролцоорой. Лотерей тоглох хоч амьдралаа өөрчил. Бацхан үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. 5 дахь өдрийн мэндийг хүргэе. Янзын сайхан хагас бүтэн сайдар одоо хүлээж байна. За тэгээ нэг дахь өдөр бүр ширүү юм болно. За тэгжээтрэл юм болно да тийм ээ. Нэг дахь өдөр чи манай лотерей байгаа зү. Нэг дахь өдөр лотерей байгаа. Тэгээд лотерейг үнэгүй хөтлөх тийм нэр дэвшигч энэ байна уу? Тэгвэл ярилцаарай за хамтдаа. Одоо бүр тим юм явж гин гэж шүү. За тэр яах. За. Одоо тэр нэр дэвшигч ямар ерөөсөн юу ч ярихгүй. Одоо яг эндээ анхаарлаа хандуул. За, өнөөдрийн 4D-ийн 3 дугаар зэргийн хонжирын хамгийн ихний бөмбөлөг тэг гэсэн дугаартай байна. Тэг. За, дараагийнх нь оп 6. Тэг 6. За, энэ тэг 6 бол одоо миний маш их хүлээж ясан тоонууд ихний хоёр нь гараад ирсэн байна. За нэгэр 2015 оныг дуустал яг ийм тэг 6 тэгээд 2 4 гэдэг тоогоор би гөөмө олон тоглосон шүү. Багт. За 5. Тэг 6 5. За одоо бол хамгийн сүүлийн бөмбөлөг 4. За ингээд өнөөдрийн 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуурын хамгийн ихний хонжуурын 4 бөмбөлөг гараад ирсэн байна. За та анхааралтай харж байгаарай. Манай зурглаачийн дур нь сайн харагдаж байгаа бах. Танай дэлгэц дүүрэн л харагдаж байгаа бах та хэрвээ харж байгаа бол. Тэг 6 5 4. Тэг 6 5 4 гэж бүгэлсэн 4D-ийн тоглогч байгаа бол таны бооцоо өнөөдөр 500 дахин өсөж байгаа нь юм байна. За бооцоогоо 500 дахин өсгөж авч чадаагүй 4D-ийн 3 дугаар зэргийн хонжуур дээр таараагүй хүмүүс жон гомдолтой байна уу? Тэгэхээр яадаг вүлээ? 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын машиныг ажилладаг шүү дээ. 4D тоглож байгаа хүмүүс 3 боломжтой. Нэг тоо бичээд, нэг 4 оронтой тоогоор 3 машин дээр 3 дээрээс нь харах боломжтой байдаг. Тэрүүгээрээ бас 6D болоод 120 саяын одоо жакпотын төлөө тоглож байгаа хүмүүсийн тулд бас арай ондоо боломжтой шүү. За хамгийн ихнийх нь 8. 4D-ийн 2 дугаар зэргийн хонжуурын хамгийн ихнийх нь 8. Дараагийнх нь тэг. 8 тэг. За түүний дараагийн хэдүү 2. Түүний дараагийн 2. 8 тэг 2. За одоо 3 дахь нь бишээ 4 дахь нь хамгийн сүүлийн бөмбөлөг. Тэг бай. 8. 8-аар эхлээд 8-аар төгслөө. За. Хэрвээ та 4D тоглож байгаа бол энэ таны 2 дахь боломж. За 8 тэг 2 8. За сайн хараарай. 8 тэг 2 8. Ийм 4 бөмбөлөг гарч ирсэн байна да. За харин одоо 4D-ийн 1-р зэргийн хонжуурыг тодруулах гэж байна. 3-р зэргийн хонжуур таны бооцоог 500, 2-р зэргийн хонжуур таны бооцоог 1000 дахин өсгсөн бол харин одоо таны бооцоог 2000 дахин өсгөх. Тэр мөч ирлээ дээ. Ажиллауллаа. За 4D-ийн 1-р зэргийн хонжуур таны бооцоог 2000 дахин өсгөн. Таны бооцоо 4D тоглож байгаа хамгийн багадаа 500 төгрөг байх ёстой. За ингээд 4D-ийн 1-р зэргийн хонжуурын хамгийн ихний бөмбөлөг 3 гэсэн дугаартай байна. Дараагийнх нь 2 гэсэн дугаартай байна. Гурав 2. Түүний дараагийнх 1 байна. 3 2 1.
За хамгийн сүүлийнх нь мөмдөг. Хамгийн сүүлийнх нь мөмдөг. Хамгийн сүүлийнх нь мөмдөг 9. За ингээд дөрөвдгийн 1-р зэргийн хонжуурын дөрвөн бөмбөлөгний тоонууд 3 2 1 9. Сайн хараарай. Дахиад нэг хэлж өгье. 3 2 1 9. За ингээд дөрөвдний тоглосон бүх хүмүүст бүгдэнд баярлалаа. Харин үргэлжлүүлээд одоо 6-д тоглох гэж байгаа хүмүүс бүгдээр анхаарлаа хандуулаарай. 60 тооноос 6 тоол таах нь шүү дээ. Гэхдээ хамгийн хэцүү нь яг дарааллын дагуу зөв таах хэрэгтэй. Яг дарааллын дагуу зөв таах. Хэцүү үз. Шууд гайгүй амархан уу? Хэцүү баха. За эхнийх нь 4. 4. За дараагийнх нь 3. За хитвэ 3. Дахиад 3. 4 3 3. Дараагийнх нь тэг байна. Тэг. За одоо 5 дахь өмлөг. 5 дахь өмлөг 7. 4 3 3 тэг 7. За одоо хамгийн сүүлийн өмлөг. Хамгийн сүүлийн өмлөг. Хамгийн сүүлийн өмлөг 1. 1. За өнөөдрийн 6D тоглосон хүн анхааралтай харсан байх гарч ирсэн 6 бөмбөг. За өнөөдөр гарч ирсэн хэлж үгүй. 4 3 3 тэг 7 1 дахиж хэлье. 4 3 3 тэг 7 1. За яг энэ хүү 6 тоог алдалгүй зөв таасан дарааллын дагуу зөв таасан тэр хүн 50 сая төгрөгийн хонжуурыг очих юм аа. За харин одоо бооцоогоо 2000 дахин өсөх юу ч 50 сая төгрөг хажууд нь бас л жоохон багал сонсогдно. Одоо бол 120 сая төгрөгийн төлөө бүгд тоглох чинь шүү. Бүгдэнд нь амжилт хүсье. За 120 сая төгрөгийг хожиход бас гайгүй амархан юм шиг санагдаад байгаа. Гэхдээ би ерөөсөө нэг ч тоглоогүй байгаа л да. Яг нэг хөдөлж байгаа болохоор бас хамаагүй тоглож болохгүй болчиход байна. Би ч өөрөө бас айгүй энергитэй болохоор ингээд шууд тоонуудыг гаргаад ирж магадгүй байхгүй. За тэр яах вэ? 1-ээс 42 хүртэлх тоо бүхий 42 бөмбөлөг байгаа. Энэ 42 бөмбөлөгнөөс 6 бөмбөлөг, 7 бөмбөлөг нь энд гарч ирнэ. За энэ хүү 7 бөмбөлөгнөөс хамгийн ихний 6 бөмбөлөгн дээрх тоонуудыг дараалал харгалцахгүйгээр зөв тааж чадсан тэр хүн 120 сая төгрөг очих юм байна шүү. За За 42 бөмбөлөгнөөс хамгийн түрүүнд хамгийн том тоотой 42 гэсэн бөмбөлөг нь гарч ирсэн байна. За одоо 3 дахь бөмбөлөг 3 дахь бөмбөлөг 31 3 дахь бөмбөлөг 31. За 42 12 31. За 4 дахь бөмбөлөг 4 дахь бөмбөлөг 4. За одоо юу вэ? 5 дахь бөмбөлөг 27. 5 дахь бөмбөлөг 27. За 6 дахь бөмбөлөг 6 дахь бөмбөлөг 20. 6 дахь бөмбөлөг 20. За хамгийн сүүлийн бөмбөлөг буюу өнөөдрийн бонус бөмбөлөг 31.
39. За ингээд өнөөдрийн 120 сая төгрөгийн төлөө тоглосон хүмүүс анхааралтай харсан байлгүй дээ. Бүх тоонуудыг эндэгтээ дахиад нэг хэлээд үгүй. Бүх бөмбөлгнүүд